академик ёс зүй болоод оюуны эмчийн асуудал бол анх 1800-аад онд Америкийн нэгдсэн улсын Вильгельм Мэригийн коллежид бол үүсэл гаралтай гэж үздэг энэ академик ёс зүй оюуны эмчийн хулгайн талаарх асуудлыг. Тэгэхээр эднэр бол Америкийн нэгдсэн улсын уг коллеж бол ямар журмаар энэ асуудлыг хөндөж тавьсан бэ гэхээр хүндэтгэлийн код гэж шагналыг бол өөрийнхөө багш судлаачдад бол өгснөөс эхлээд бол академик ёс зүй болон оюуны эмчийн асуудал бол хөндөгдөж ирсэн байна. За ингээ болмоор 19-р зуун 20-р зуунд бол Америкийн нэгдсэн улсын ихэнх коллежид бол энэ хүндэтгэлийн код гэсэн хэлбэрт бол шилжсэн. Тэгэхээр энэ хүндэтгэлийн код маань өөрөө ямархуу үзэл концепцтэй хөгжиж ирсэн бэ гэхээр ерөөсөө л оюуны эмч бусдын бүтээлийг хуулбарлахгүй байх, ёс зүйтэй байх гэх мэтлэнгээр бүх зүйлүүд бол өөртөө агуулсан байна. За тэгээд энэ улмаар хүндэтгэлийн код маань явн явсаар бол бидний өнөөгийн энэ интернет мэдээллийн 90-100-д бол хөгжсөөр байгаад энд бол оюуны бүтээлийг хуулбарлах асуудал бол нэлээд хурцаар тавьж ирсэн. Тэгэхээр энэ оюуны бүтээлийг хуулбарлах асуудал маань өөрөө академик ёс зүй гэсэн асуудал дээр бол багцлагдаж ойлгогдох ёстой. Тэгэхээр академик ёс зүй гэж ойлголт бол өөрөө юун дээр тогтож юм бэ гэхээр бусдын эрдэмчлэгээний ажлаас хуулбар хийхгүй байх хамгийн нэгдүгээрт. За хоёрдугаарт бол хурам эхлэхгүй байх гэж. Тэгэхээр энэ хурам эхлэх гэдэг асуудал дээр бол маш олон төрлийн мэдээллүүдийг өөрөө боловсруулаагүй аж хүний мэдээллийг ашиглах удирдагч багш судалгааны эрдэмчлэгээний ажлын удирдагчийн зөвшөөрлгүйгээр өөр эрдэмтэд судлаачдаа өөрийнхөө судалгааны ажлаар мэдээлэл солилцох гэх мэтлэнгээр энэ зүйлүүд бас орж байгаа юм. За зөвшөөрлөгдөөгүй хамтын ажиллагаа гэдэг дээр бол энэ зүйл орж байна. За тэгээд бас мөн их сургууль, тэнхимийн за дээр нь бас салбар сургуулийн дүрм журмуудыг зөрчихгүй байх гэсэн асуудал бол бас академик ёс зүй оюуны эмчийн асуудал дээр бол хөндөгдөн. Тэгэхээр сүүлийн үед бол манад бол энэ асуудлыг бол мэдээллийн технологийн дэвшлиг ашиглаад академик ёс зүй оюуны эмчийн хулгайг бол нэлээд сайн идэвхтэй ярьж хилцэж байгаа тул их таатай байгаа. Тэгэхээр энэ асуудал бол академик ёс зүй гэсэн ерөнхий нэг юм зүйл дээрээ бол багслагдаад илүү цаашаа бол хөгжихэд бол эхний алхмуудаа хийгээд эхэлж байгаад бол таатай байна. За энэ академик ёс зүй буюу энэ оюуны эмчийн хулгай бол олон улсад бол нэлээд өндөр одоо хамгийн сүүлд Германы батлан хамгаалах яамны сайд докторийн диссертацтай бол өөрийн бүтээл биш, бусдын бүтээлийг бол хуулбарлалж оюуны эмчийн хулгай хийсэн байгаа. Тэгэхээр энэ зүйл нь бол нотлогдоод эрдмийн зэрэг цолоо хураалгаад батлан хамгаалах яамны сайдаасаа буугаад доктор хамгааснаас хойших бүх цалингийн нэмэгдлээрээ торгуулаач гэдэг юм уу ийм өндөр ял шийтгэлтэй. За хамгийн сүүлийн мэдээллээр бол Америкийн нэгдсэн улсад 10,000 орчим гадаадын оюутнууд бол жилд энэ оюуны эмчийн асуудлаас болоод сургуулиасаа хөөгдөж ийн гэсэн статистик мэдээллүүд байна. Тэгэхээр энэ бол олон улсад бол нэлээд өндөр ач холбогдолтой ийм ойлголт. За мөн судлаач буюу магистр, доктор оюутнуудаас гадна бакалаврын оюутнуудын бие даалтууд байна, курсын ажлууд байна тийм ээ. Гэх мэтлэнгээр энэ ажлуудыг бол бүгднийг цахимжуулж тухайн багш маань өөрөө цахимаар хүлээж авч энэ цахим мэдээллийн санд бүртгүүлэх процесс маань өөрөө энэ оюуны эмчийн хулгай эсрэг бол ирээдүйд тэмцэх энэ сан үсгэж байна гэсэн ойлголт болж ирж байгаа.